Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 4-р сарын 30-ны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг мэдүүлсэн засгийн газрын өрийн удирдлагын 2026-аас 2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийг хэлцгэсэх хэлэлцүүлгийг Улсын хурлын чуулганы 2025 оны 5-р сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын ороо 2025 оны 5-р сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанаар хууль тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ц. Даваас Өрөнгөөс тогтоолын төслийн авсралтын 2-ын 5 дахь хэсэг тусгагдсан давхардсан агуулга бүхий хэсгийг хасах 2-ын 7 дахь хэсгийн аймаг нийслэл үнэт цаас гарах хэрэгтэй болж санхүүгийн шинэ хэрэгсэл ашиглаж эхэлсэн хугацааг болон зарим бондын эргэн төлөгдөх хугацааг тодорхой болгож тусгах 4-ийн 8 дахь хэсэг тусгагдсан засгийн газрын дотоод үнэт цаасыг тогтмол арилжаалах төлөвлөгөөтэй байна гэснийг засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг эхлүүлээд байна гэж өөрчлөлттэй холбогдсон зарчмын санал болон төслийн үг хэллэг, нэр томьёог жигдлэх, техникийн засвар бүхий найруулгын санал тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн билээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 4-р сарын 30-ны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн засгийн газрын өрийн удирдлагын 2026-аас 2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал татсанд баярлалаа.